үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх томилох асуудал маш чухал юм аа. Ягаад гэвэл эдгээр зөвлөл нь эрүүл мэндийн даатгалын сангаас юунд одоо санхүүжилт олгогдох уу, шимтгэл хураамж нь ямар байх уу, зөв зохистой явагдаж байна уу үгүй юу гэдэг дээр хяналт тавьдаг ийм одоо зөвлөл юм аа. Тэгээд энэ асуудал бас дахиад нөгөө арчилсан намын гишүүд маань үнэхээр одоо өчигдөрч хүний эрхийн асуудлаар дуурч чадсангүй, өнөөдөр ч одоо бүх нийтийн эрүүл мэндийн асуудал бас дуурч чадахгүй байгаа. Бусад одоо нэг хүнээс болж бусад одоо гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаад энэ гишүүдийн өмнөөс бас харамсаж байгаагаа хэлье. БСН гишүүнээс авахуулаад нийгмийн бодлогын байнгын хорон дээр бол үнэхээр энэ асуудал бас санаа зовж эрүүл мэндийн салбарын цаашдын одоо энэ алдаа дутагдлыг залсаж залруулах хөгжилд нь анхаарсан маш олон арчилсан намын гишүүд байгаа гэдгийг бол бас энд хэлсэн зүйтэй байхаа. За аргачлалын хувьд хараад бус шинжээч ганцаарчлсан ярилцлага хийгээд мэрэгжлийн хувьд бол шалгуур хангахгүй ч гэсэн мэдлэг туршлага ур чадвар ёс зүйн хувьд бол шалгуур одоо хангана гэж үзсэн. Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд энэ саналтаа одоо бас санал нэгдэж 100% саналаар чуулганд бол оруулж байгаа. Тэгээд үндсэндээ гол санаа нь юу юм бэ гэхээр үйлдвэрчний эвлэлийг буюу одоо ажилтныг төлөөлж орж ирж байгаа дуу хоолой гэдгээр нь бас дэмжиж байгаа юм аа. Үйлдвэрчний эвлэлийн дэд ерөнхийлөгчөөр 2021 оноос хойш ажиллаж байгаа энэ том масс ажилтны одоо дуу хоолойг хүргэх нь маш чухал. Ягаад гэвэл бид нар бас энэ сангаас үйлчилгээ хүртэж байгаа учраас. Ер нь энэ эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдэд тавигдах шалгуур хэн байх вэ гэдгийг эргэж дахиад хуулиараа зохицуултыг хийхгүй болвол албан тушаалаараа орж байгаа хүмүүсийг албан тушаалаар нь заамаар байна. Тэрнээс ч одоо дахиад сонгож шалгаруулалт оруулж ирүүлээл одоо юу гэдгийг үйлдвэрчний эвлэлээс бол нэг л хүнийг одоо санал болгож оруулж ирлээ шүү дээ. Энэ дээр бид нар ямар ч одоо шалгуур хийж чадсангүй нийгмийн даатгалын үндэсний зөвлөл дээр бас нэг хүнийг оруулж ирсэн. Энэ дээр бас болохгүй байна гэд өөрөө мэдрээд өөрөө одоо нэрээ эргүүлэн татсан байгаа. Тэгэхээр цаашлаад яг энэ эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг бол одоо тавигдах шалгуурын дахиад өөрчилж арай өөр шин төвшөнд гаргахгүй бол үнэхээр болохгүй байна гэдгийг бас мөнх сайхан сайдад бас далимтанд хэлчихье. Энэ бол маш чухал асуудал. Энийг өөрчлөх хэрэгтэй. За нөгөө талдаа бол эрүүл мэндийн даатгалын одоо энэ санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдал байнга одоо сүүлийн ковидоос хойш 4 жилийн хугацаанд дандаа хасагтай гарч байгаа асуудал нь бол бас зөвхөн эрүүл мэндийн яамны ч асуудал биш ээ. Энд бол бас сангийн яам анхаараасаа гэж хүсэж байна. Яагаад гэвэл бид нар ер нь альва энэ нийгмийн даатгалч байна уу, эрүүл мэндийн даатгалч байна уу, татварч юм шиг, халамж юм шиг энэ буруу ойлголттой байгаад ердөөсөө энэ бодлогын алдаа яваад байна. Энэ бол ууг нь шимтгэл төлж байгаа иргэд эргүүлээд нийгмийн хамгааллын үйлчилгээ авж байгаа асуудал байхгүй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар төр өөрөө даах ёстой энэ одоо урсгал зардал байдаг санжуу, цалингийн нэмэгдэл урамшуулал байдаг санжуу өөрсдөө төрийн албан хаагчдыг ажилуулж байгаа бол тэдгээрийн нэмэгдлийг төсвөөсөө даа. Яагаад шимтгэл төлөгчдийн энэ төлж байгаа шимтгэлээс энэ сангаас тухайн урсгал зардлыг гаргаад байгаа. Яагаад ковидын үед тухайн үед яг нөхцөл байдал хэцүү байсан байж болно. Тоног төхөөрөмж авсан шүү дээ. Тэр авсан тоног төхөөрөмжийнхаа одоо зардлыг нийгмийн даатгалын сан байдаг юм уу, эрүүл мэндийн даатгалын санд буцааж төвлөрүүлэх ёстой. Төсвөөсөө энэ мөнгийг буцааж өг. Энэ бол шимтгэл төлөгчдийн мөнгө болохоос ш төсвийн одоо өөрөө дур мэдэн улс төрчдийн зарцуулдаг асуудал огтос биш ээ. Энэ дээр бол бас анхаарах шаардлагатай байгаа. За төр өөрөө хийж чадахгүй байсан одоо ажлыгаа 13 А маягт бүртгэлээ хийж чадахгүй, цахимжуулалтаа хийж чадахгүй асуудал үүссэн чинь за ердөөсөө болиё гэд хүчингү болгоцсон. Иннээсээ болж маш их асуудал үүсэж байгаа. Энийг хуучин цаасан уламжлалаараач бай хамаагүй эргээж сэргээх шаардлагатай байна. Сэргээх шаардлагатай байна. Энэ бодлогын алдаанууд бол ердөөсөө эндээсээ яваад байна. Энэ дээр бодлого байна уу? За мөнх сайхан сайд хариулт өгье. За тий 13-ын А маягт байхгүй болсноор одоо нөгөө анхын шат дүүргийн эмнэлгүүдэд нөгөө ачаал тэнцүү хуваарлагддаг байсан зүйл маань улам одоо хүнд байдалд орсоо. Бүх хүмүүс одоо лавлгаа шатлалын төв эмнэлгүүд 1 2 3 дугаар эмнэлэг хавдар судлалын үндэсний төв гэдэг ингээд төв эмнэлгүүдэд шууд өөрсдөө очиж үзүүлдэг. Гэтэл тэр нь одоо сум өрхийн эмнэлэг, дүүрэг аймгийн эмнэлэгт одоо үзүүлээд эмчлүүлчих юм боломжтой зүйлүүд маань одоо хит төвлөрлийг дахин бий болгох ийм асуудал үүссэ. Гэхдээ энэ 13 яг бид нэр цаасан хэлбэрээр явуулах нь бас иргэдэд их төвөгч хэрэгдэлтэй байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн салбарын захимжилт ер нь нэг суур том өөрчлөлтийг хийж байгаа. Иргэд ер нь төрсөн цагаас ахуулаад одоо ингээд нас барах хүртэлх бүх мэдээлэл нь одоо
хадгалагдж яадаг. Энийг шаардлагатай бол эмчийг харах боломжийг бүрдүүлж байгаа. Тэгээ энэний хүрээнд 13 яг бид нэр бүрэн утгаар нь захин болгож байгаа. Одоо ингээд 6 сарын 1-ээс бид нар ер нь туршилтын хугацаа дуусаад энийгээ нэвтрүүлээд ирнэ. Инхээр өрх сумын эмнэлэгт очиж үзүүлсэн хүмүүс дараагийн шатлалын эмнэлэгт очиход хэн гэдэг эмчид хаана хэдэн цагт очиж үзүүлэх вэ гэдэг цагийг нь анхан шатны эмнэлгүүд нь өөрсдөө авч өгөөд явуулдаг, эзэнтэйгээр явуулдаг болох. Тэгэхгүй бол өнөөдөр одоо сум өрхөөс за ингээд та улсын 1-р төв эмнэлэгт очиж үзүүлэх юм байна гэдэл явуулчихдаг. Нөгөөдөл нь орон нутгаас ирээд цагаа авах гэж 7 хоног, цагаа аваад үзүүлчээ 7 хоног, дахиад шинжилгээгээ өгөх гэж 7 хоног. Ингээд 1-2 сарыг энэ Улаанбаатар хотод өнгөрүүлээд энэ хүний санхүү эдийн засаг мөнгөний хувьд асар их хүндрэлд чирэгдэл учирж байгаамаа. Тэгэхээр энийг шийдэх шийдлийг бид нар гаргачихсан. Энэ маань 6 сарын 1-ээс хэрэгжээд эхэлнэ. Бүрэн гүйцэд биелэлээ болоод ард иргэдэд одоо 100% хүртэл одоо эх оны дунд гэхэд одоо энэ маань 100% биелэлээ олно гэж ингэж тооцоолж төлөвлөж ажиллаж байгаа. За аюуши ариун зэ гишүүн тодруулжсуу. За 13-ын А маягтыг сэргээж байгаа гэдгийг сонсоод бол миний хувьд баяртай байна. Улс төр гэдэг юм уу иргэдийн одоо эсэргүүцлээс битгий няцаж эргэж ухраараа. Төр бол ер нь одоо энэ гаргасан шийдвэрийг гаргахаас өмнө маш сайн судлаж гаргасныхаа дараа тэр шийдвэр дээр бат зогсдог байх хэрэгтэй байгаа шүү. За мөнгө сайхан сайдад би бас нэг юм хэлээд байгаа. Ер нь ёс зүйн хувьд ч тэр өөрөө санаачлагаараа энэ хяналтын чиг үүргээ өөрөө зөвшөөрлийн өгдөг бол өөрөө эргээд хяндаг, өөрөө эргээд эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн одоо зөвлөлийг тэргүүлдэг, эргээд өөртөө чиглэл өгдөг энэ байдал чи хоорондоо зөрчилдөд байдаг учраас цаашид эмийн хяналт дээр би бас хэлжсэн тийм эмийн хяналтын асуудлаа тусад нь гаргаж эм хүнсний хяналт гэж хяналтын асуудлаа тусад нь гаргахгүй бол таныг бол хянаж буруу байсан ч гэсэн таны доор байгаа одоо энэ агентлаг доор байгаа удирдлагын доор байгаа хүмүүс бол хизээж зөв одоо алдаа дутагдлыг нь бол гаргаж хэлж чадахгүй учраас энэ хяналтын чиг үүргээ тусад нь өөрөөсөө холдуулж салбараасаа гаргах хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг өөрөө тэргүүлээд эргээд өөртөө чиглэл өгөөд өөрөө хэрэглэгч нь байж ээж эрүүл мэндийн салбарын өөрсдөө дахиад нөгөө нэг карманаас нөгөө кармаа руу гэдэг шиг маш их сонирхлын зөрчил үүсээд байгааг бас анхаараасай. Цаашид одоо энэ эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн чиг үүргийг илүү баталгаажуулж, илүү мэрэгжлийн төвшөнд байлгаж өөрийнхөө одоо бас энэ ашиг сонирхлыг одоо хардалтанд өртөхгүй байх үүднээс одоо бас зөв голдролтод нь оруулах тал дээр нь манлайлж ажиллаарай гэж хүсэж байна. Баярлалаа. За Ухнагийн Отгон Баяр гишүүн.